За та бүхэндээ Түрк телегийн шигштраас бид хамгийн чухал гэдэг хэсгээс нь үзүүлж байгаа юм шүү. Та өөрөө биднүүсийн энэ нэвтрүүлгийг үзсний дараа уг номыг эхнээс нь дуустал уншаарай. Тэгвэл танд маш ойлгомжтой болно. За энэ үйл явдал хязгаа болж байгаа нөх бол Сүү улсын үед болж байна. За энэ ч бол манай Монгол улсын газрын зураг ойлгочих. За зургатаа бид нар муу. За доор нь Сүү улс нийтийн он тооллын 501 дугаар оноос 618 дугаар онд оршиж байсан. За энэ хугацаанд бол Түрк төрийн 6 дугаар хаан Шабинло. За нэр нь Шитүү. За Төмөнгийн хэний хэн болохыг бол та өөрөө их сурвалжаас уншаарай. Ном утгахгүй хүрнэ та бүхэндээ. За энэ хүнийг юу бичсэн бэ гэхээр энэ хааныг бол Шабинло Баатар зоргоор бүгдийн хүндэтгэлийг олов. Хойд тарих нь бүгд түүнийг дагуу гэж байгаа. За энэ байгаль луур гэдэг биднээс харахад хойд тарих нь гэдэг бүгдээр ингэ дагваа гэж орж байна. Энд чинь. За энэ чинь бол гол нь бол тэлээ байгаа. За дорн талдаа бол шивээ орж байгаамаа энэ чинь. За яг энэ тодорхойлолт энэ Семацени нийтийн он тооллын 2 дугаар зуунд бичсэн номонд бол модон гэх хоошо ийг иргэшээж өмнө зүг дунд оронтой дайсагнаж улс гүрний тодорхой тэмдэгтэй болов гэж байгаа. Тэгэхээр хоошо ийг иргэшээж гэдэг нь бол яг энэ Шабинлотой ижил хэмжээний газар нутгийг эзэж байжээ гэдгийг хэлж байна. За тэгээд дараагийнхаа чухал хэсэгт оръё.